Бид нар өнөөдөр юу гэж ярэ? Энэ томоогийн вакцины хийж байгаатай холбоотойгоор биднэрт маш их асуултууд ирж байна л да. Томоогийн вакцины хийх ёстой юу, хийх ёсгүй юу? Энэ зөв юм уу, буруу юм уу гэд. За тэгэхээр эхлээд хэвдрүүлээ томоогийн вакциныг хийлгэх шаардлага юу нь яагаад байгаа юм бэ? Яагаад ийм шаардлага гарч байгаа юм бэ гэдэг тухай яриа гэж бодож байна. За тэрний өмнө магадгүй бид нэр эхлээд вакцин гэж юу нь юу хэлээд байгаа юм гэдгээ жоохон ярьсан дээр ах. За тэгэхээр вакцин гэдэг маань болохоор уг нь бол вака гэдэг тэр үхэр гэсэн үгнээс гаралтай ийм үг байгаа юм. За тэр нь яагаад үхэр гэдэг үгнээс энэ вакцин гэдэг юм гаралтай болчихоо гэхээр одоо их дээр үед бол яа гэсэн байна л да. Үхэрчин эмэгтэйчүүд их гоё арьстай. Бусад хүмүүс нь маш их тийм овгор тавгартай муухай арьстай байдаг гэсэн мэт. За тэр нь юутай холбоотой гэхээр цагаан бурхан гэдэг өвчин их тийм маш их тийм сорив үлдээдэг. Тэгээд цагаан бурхан тусан хүмүүс тийм арьс нь их арцгар барцгар болж үлддэг ажилтай. За харин үхэрт болохоор тийм цагаан бурхны одоо тийм хөнгөн хэлбэр байдаг гэсэн учраас тэрүүнийг үхэрчин хүмүүс бол тэрүүнийг аваад эрт идэгчдэг учраас тэр цагаан бурхнаар ер нь бол баг өвддөггүй байсан. За ингээ өвдсөн ч гэсэн маш их хөнгөн өвдөд өнгөрчдөг байсан учраас тэр арсны хүндрэл гардаггүй тэгж муухай арьстай болдгоо гэж. За тэгээд тэрнээс анх эхлээ ерөнхийдөө энэ үхрийн цагаан бурхныг хүн хүрчих юм бол цагаан бурхан өвчнөр айхтар хүнд өвдөхгүй юм байна гэдэг энэ ажиглалтаас эхлээд энэ вакцинашн гэдэг энэ вакцин гэдэг үг үүсчихлээ. За манай Монголд болохоор энэ үнийг вакцин гэдэг үгийг нэмдаа хтэмж бол үхэрчин гэж орчуулсан байдаг. Хэрвээ одоо анагаахын чиглэлээр сонирхдог вакцины талаар сонирхдог хүн байх юм бол нэмдаа хтэмжийн жижигхэн ягаан ном бий. Үхэржингийн түүх гэдэг тэр үнийг бас уншиж үзвэл бас их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд энэ вакцин гэдэг энэ зүйл гарснараа бол бид нэр дэлхийн эрүүл мэндэд, дэлхийн хүн амын эрүүл мэндэд маш их том нөлөө авчирсан. За энэ нь юугаар харагддггүй гэхээр тухайлбал энэ цагаан бурхан гэж маш их хэцүү өвчин дэлхий дээр байхгүй болж чадсан. Энэ цагаан бурханыг үүсгэдэг өвчнийг одоо энэ өвчин байхгүй болгох гол зүйл нь бол вакцинжуулалтыг маш сайн хийсэнтэй холбоотой гэж үздэг. Ч биш одоо энэ бол батлагдсан зүйл. За манай улсын тухайд бол манай улс хамгийн түрүүнд энэ өвчнөөс салсан улс дэлхий дээр хамгийн түрүүнд салсан улс болдог. За тийм учраас бидний тухайд жишээлхэд бидний ээж аавч тэр цагаан бурхнаар өвдсөн хүнийг мэддэг одоо нөгөө байдал ерөөхдөө бол маш их бага. За нөгөөтэйгөр болохоор одоо өвчнүүд маш их хүнд өвчнүүд юу гэдэг юм полиомиелит ч гэдэг юм уу ийм өвчнүүд бол одоо маш бага тохиолддог. Одоо бол баг эмчнэрийн тухайд бол энэ өвчнийг үтсэн хүн цөөхөн байдаг. За тэгэхээр энэ вакцин гэдэг зүйл бол эрүүл мэндийн шинжилгээ ухаанд, анагаахын шинжилгээ ухаанд гарсан маш том ололт амжилтын нэг нь, магадгүй хамгийн том ололт амжилт нь байх. За энэтэй холбоотойгоор за энэ вакцин гэдгийг ингээд нөгөө их хэрэглэх юм уу, яах юм гэд асуултууд гарч ирдэг л дээ. За тэр болохоор зэрэг одоо манай улсад бол товлолт вакцин гэдээ хийж байгаа. За товлолт вакцин дээр тухайлбал бидний манай хүмүүсийн сайн мэддэг хепатитын Б вирусын вакциныг хийдэг. За хепатитын Б вирусын вакцин гэхэд одоо халдвартын жоохон настай эмчнэрээс асуух юм бол дээхэн үед халдварч шараар хүүхдүүд хоногтой хидээрээ нас ордог байсан. Маш их өндөр гаралттай байсан. Энэ зэрэг бол вакцинжуулалт хийгдсэний одоо ач гавьяагаар маш сайн бууж байгаа. Тэгвэл манай улсын тухайд бол насанд хүрсэн хүн амын дунд ягаад гэвэл бид нар ихэнх нь вакцин хийгдэгдээгүй байдаг учраас хепатитын Б вирусын тархалт өндөр байсаар байдаг. За тэгээд энэ вирусыг бид нар хойч үедээ үлдээхгүй тулд хүүхдүүдэд вакцинжуулалтанд хамруулж явах энэ вакцинжуулалтыг улам сайжруулах хэрэгцээ шаардлага манай улсад яа харахгүй байгаа юм аа. За яг одоо томоогийн вакцин руугаа эргээд оръё. За яагаад энэ томоогийн вакциныг ерөнхийдөө хийлгэх шаардлагатай байгаа юм бэ гэж. За одоо хамгийн гол том шалтгаан нь бол
томоогийн вирусын халдвар аваад томоо тусснаар хатгаа одоо уушигны хатгаа болж хүндрэл гарах ийм зүйл гардаг. За энэ хатгаа гэдэг өвчнийг одоо яг одоо томоо гэхэлэр ихэнх хүн болохоор 4-5 хоног өвдөл зүгээр идэгчдэг юм. Заавалчгүй ингээ вакцин хийлгээд ингээд авах шаардлага юу байна вэ гэсэн ийм юм асуулт гарч байгаа юм л та. За тэгэхээр зэрэг хатгаа болоод энэ хүндрэл болсноос бол бас нэлээд олон хүн нас ордог. За одоо 2019 онд манай улсад гэхэд 431 хүн уушигны хатгаагаар нас орсон байна л да. За энэ болохоор 431 бол бас өндөрлөлт тоо. За үүнийг за энэ болохоор манай 3 сая хүнд ногдож байгаа тоо тийм ээ. За тэгээд эднийг бид нэр дэлхийн улс орнуудтай яаж энэ их тоо юм уу бага тоо юм уу гэдгийг ингээд нөгөө харьцуулаад харах юм бол энүүнийг харьцуулахдаа болохоор шууд ингээд 431 байхад одоо Оросд хэдэн Хятад хэдэн гэдээ харьцуулахлаар мэдээж нөгөө олон хүнтэй газар илүү их насралттай болждог учраас энийг харьцуулдаг стандартчлсан настай хүн амд харьцуулсан ийм харьцуулдаг аргачлалын дагуу гаргаж ирдэг. За энэ аргачлалын дагуу ингээ харахаар зэрэг 100 мянган хүнд манай улсад бол 120 хүн уушигны хатгаанаас болж нас орж исэн гэсэн тоо гардаг юм байна. Харин Оросд гэхэд 11, Хятад улсад 26 гэсэн ийм байдалтай гардаг юм байна. За тэгэхээр яг бидний хувьд энэ хатгааны улмаас нас орж байгаа нас орлтыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа харагдчих. За нөгөө талаас энэ аль болохоор урьдчилан сэргийлэх боломжтой ийм арга хэмжээ авах боломжтой юм бид нэр орчин үеийн шинжилгээ ухааны ололт амжилтыг олж хүртээд энүүнийг хэрэглээд хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах нь бол манай салбарын одоо гол хийж явах ёстой зүйлүүдийн нэг учраас энэ одоо вакцины хийхээр ингэж ажиллаж байгаа нь бол маш сайн хэрэг гэж харж байгаа. За хоёрдугаарт нь болохоор энэ жилийн тухайд бол бид нар маш их өвөрмөц цаг үед амьдарч байна. Бид нар дэлхийд даяараа хүн төрөлхтний төвхөнд том тоглоод гарч ирсний одоо нэг тахлыг нь бид нэр туулаад ингээд явж байна. За манай улсын тухайд бол одоохондоо биднэрт дотооддоо энэ өвчин тархаагүй байгаа учраас одоо маш сайн давуу тал байна. Гэхдээ энэ өвчин тархахгүй гэх одоо баталгаа бүрэн байхгүй. За тэгээ тархлаа гэж бодоход бид нэр сайн бэлтгэлтэй байхаар одоо сүүлийн хэдэн жил ингэж ажиллаж байгаа. За тэгэхээр зэрэг бидний тухайд бол энэ жилийн өрмөц байдалд энэ вакцин бол бас бүр их чухал хэрэгтэй болж байна гэж харж байна. За яагаад вэ гэхээр нэгдүгээрт нь бол манай хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Өвөл болохоор зэрэг хүүхдийн өвчин одоо нөгөө хүүхдийн өвчлөл ихтчдэг учраас эмнэлгүүд маань коридортой хүн хэвтүүлэх ингээд одоо юу гэдгийг эмнэлгийн ор хүрэлцээ муутай болох гэд маш их олон асуудлууд гардаг. За энэ асуудлуудыг бууруулах энэ жилийн тухайд энэ асуудлыг аль болохоор бага хэмжээнд байлгах бол маш их чухал. За үүний тулд бол мэдээж одоо энэ вакциныг хийх нь хэрэгцээтэй болж ирж таарж байгаа. За нөгөө талаас болохоор үнэхээр одоо манай улсад ингээ ковид гарчих юм бол ковид-19 вирусын халдвар олон нийтийн дунд тарчих юм бол ханиадтай жирийн одоо томоотой энэ хүнийг ковид-19-тээс ялгахад маш их хүн хүч нөөц шаардлагатай болох учраас энэс бол хамгаалах нь зайлшгүй шаардлагатай болж ирж байгаамаа. За тэгээд нөгөөтэйгөр болохоор энэ ганцхан ковидтай холбоотой бишээр бодоход за ковидтай холбоотойгоор би бас нэг юм нэмж хэлье гэж бодлоо. Юу гэхээр энэ ганцхан зөвхөн ингээ ядуу буурайж байдаг юм уу? Одоо манай улс шиг ийм улсад хийгдэж байгаа, хийгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа, хийгдэж байгаа ийм арга хэмжээ ердөөсөө биш ээ. Одоо бидний мундаг гэж үздэг Англи байдаг юм уу, Америк байдаг юм уу, аль эсвэл одоо Герман, Франц, одоо Австрали энэ улсуудын ярьж байгаа одоо тэнд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн өөрснөө мэдж байгаа бах. За хамгийн одоо хүн болгоны мэдгээр нь BBC-г магадгүй одоо боловсралтай гэж бодож байгаа бүх хүн үздэг хардаг байх. За энэ дээр хүмүүс бүгдээрээ харж байгаа бах тийм ээ. Энэ жилийн тухайд Англи улс гэхэд хуучин авдаг байсан вакциныхаа хуучин хийдэг байсан томоогийн тархлааныхаа байдлыг дор хаяхад нэг
50 орчим хувиар өсгөх хэрэгтэй байна, шаардлагатай байна гэж ярьж байгаа. За тэгэхээр ядахнаа хамгийн багадаа гэхэд хүн амынхаа 75% нь хүрье эдэр гэсэн зорилготой байд ажиллаж байна. За энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр COVID-19 үед бид нэр илүү их өргөн хүрээтэй дархлаажуулалт хийхгүй болохгүй гэж үзэж байгаатай холбоотой байгаа. За томоогийн тухай түрүү ярьжсэн нэрээ одоо нөгөө хатгаа гэдэг ингээ хүндэрдгээ гэж ярьсан тийм ээ. За тэр хатгааны хүндрэл болоход одоо маш их гол бас нэг зүйл болдог. За энэ нь бол юутай холбоотой байдг вэ гэхээр хатгаа хүндрэхэд агаарын бохирдол маш их нөлөөтэй байдаг. За манай улсад бол бид нар Улаанбаатар хот гэлгүүгээр одоо аймгийн төвөд ялгаагүй гадаад орчны агаарын бохирдлоос бас нэлээд өндөр байдаг учраас энэ нөгөө юу гэдгийг Оростой байд юм уу Хятадтай харьцуулахад бас нас оролт өндөр байдагтай холбоотой байж болцсохгүй юм. За нөгөөтэйгөр болохоор дотоод орчны агаарын бохирдол бас их нөлөөтэй байдаг. За үүн дээр бол манай улсын тухайд эрэгтэйчүүдийн дунд тамхи таталт маш их өндөр байдаг. Тэр нь маш их өндөр буюу одоо 2 хүн тутмын нэг нь тамхи татж байгаа шүү дээ. Эрэгтэйчүүдийн 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи татж байгаа. За тэгэхээр энэ хүмүүс маань гэртээ хүүхдийнхаа дэргэд тамхи татдаг байдал нь бол эргээд хүүхэд нь өвчлөхөд хүүхэд хатгаа тусахад их нөлөөтэй байгаа учраас энэ хүүхдэд аль болохоор хамгаалахын тулд бид нар бас энэ вакцины хийлгэх шаардлагатай болж ирж байгаа юм л да. За одоо хүмүүс бол бас их юу гэж бодож байгаа шиг байгаа юм л да. Нөгөө вакцин гэдэг ингээд дандаа тариа шахаад энүүнийхээ оронд өөрөөр одоо хамгаалах арга байдаггүй юм уу гэж одоо тийм асуулт бас их гарч ирж байгаа юм. За энэ дээр бол бусад зүйлс бол бас нөлөөтэй. Хэрвээ биднэрт одоо үнэхээр ханиаднаас бүрэн хамгаалцдаг өөр одоо юу гэдгийг зөвхөн биеийн тамирын дасгал хийгээч юм уу ийм байвал одоо сайн хэрэг. Гэхдээ энэ маань тодорхой одоо нөгөө бүлгүүдэд маань бас болтгоо. За тэр нь ямар бүлгүүд байгаа вэ гэхээр нөгөө хүүхдүүд хөгшин настай эдгээр хүмүүст болохоор дархлааны систем маань өөрөө тийм сайн хөгжиж чадаагүй байдаг учраас энэ хүмүүст зүгээр одоо юу гэдгийг дасгал хөдөлгөөн хийлгээд ингээд бас хамгаалчих боломж нь муу байдаг. Тийм учраас илүү их одоо энэ нөгөө хүүхдүүдтэй хөгшин хүмүүстэй босод одоо нөгөө архаг эмгэгтэй хүмүүс тэгээд дийлгэний өвчтэй ч гэдэг юм ийм хүмүүстэй бол вакцин хийх нь бол илүү одоо сайн найдвартай хамгаалалт гэж үзэж байгаа юм л да. За тэгээ хүмүүсээс ирсэн зарим нэг асуултанд асууя гэж бодлоо. За хариулъя гэж бодож байна. За нэгдүгээрт нь болохоор томоогийн вакцин хийхээр эртээ ч ингээд нөгөө томоо авч байгаа юм шиг ийм шинж тэмдгүүд өгдгөө. За тэгэхээр зэрэг энэ дээр юу байгаа юу гэж өвдөөд ингээд нэгэнтээ өвдчихдэг юм чинь одоо тэгж заавалчгүй вакцин хийх шаардлага байгаа мó? Энүүний одоо шаардлага нь юу байгаа юм гэж асууж байгаа юм л да. За тэгэхээр томоогийн вакцин болохоор зөвхөн томоогийн вирусын одоо жижиг хэсгийг оролцуулж хийсэн байдаг. За тийм болохоор зэрэг энэ одоо томоогоос хамгаалах болж байгаа процесс нь бол тэр томоогийн бидний одоо ханиад хүрхлээр авдаг томоогийн вирусны тодорхой жижиг хэсэг бидний биед ороод тэр орсон хэсэгтэр бидний дархлааны систем өөрснөө ажиллаад дараагийн удаа томоогийн вирус орж ирэхэд тэрнтэй тулалдаж чадах зэвсгээ одоо төрүүлээд хангаж байгаа гэсэн үг. Тэгэхээр биднэрт дараагийн удаа ханиадтай хүнтэй тааралдаа томоо авлаа гэж бодоход за тэр авч байгаа вирусыг бидний дархлааны систем маш их хурдан дарж авах ийм боломжийг бүрдүүлж байгаа. Нэг талаасаа бол энэ зүгээр одоо химийн элемент шахаад байгаа бас биш юм аа. Ягаад гэвэл энэ нь өөрөө тэр вирусын тодорхой хэсгийг оруулаад бидний дархлааг сайн ажилуулж байгаа эртнээс бэлтгэж байгаа ийм процесс байгаамаа. За тэгээ яг энэ нөгөө процесс болж байгаа явцад нэгэнтээ бидний дархлааны систем өөрөө идэвхжээд ажиллаж байгаа учраас би тавгуурхэх байдаг юм уу эсвэл одоо ядрах зэрэг ийм шинж тэмдгүүд бол 1-2 хоногтоо өгдөх ийм тохиолдлууд гардаг. За хоёрдугаарт нь хүмүүсээс ирж байгаа нэг асуулт болохоор томоогийн вирус нь ингээд маш их хувирч өөрчлөгдөд байдаг учраас вакцин хийгээд ч юм ер нь нэмэргүй юм шүү гэсэн ийм асуулт гарч ирдэг. За тэгээд ингээд жил болгон хийдэг юм бол ер нь ямар ч хэрэггүй болоод жил болгон зүгээр л мөнгө өрөх гэд хийгээд байгаа юм шүү гэж. За энэ вирус гэдэг маань өөрөө одоо бас их тийм
маш их өвөрмөц одоо амьд байгалийн нэг хэсэг байгаа юм. За яагаад энэ өвөрмөц вэ гэхээр өөрөө тэр генетикийн материалыг маш их өөрчилж чаддаг, хувирч өөрчлөгдөж идэг, мутацид орж идэг. Ийм учраас тэр болгон одоо одоогоор байж байгаа бидний шинжлэх ухааны хийж чадж байгаа вакцины маань арга болохоор тэр хувирдгүй хэсгийг нь сайн хамруулж чадахгүй байгаа учраас энийг жил болгон дараагийн одоо энэ өвлийн ханиад нь ямархуу ханиад илүү тарах нь гэдгийг нь тооцоолж бодож ээж олж ээж ингэж гаргаж ирж байгаа. За тэгээ энэ яг хийдэг процесс болохоор юу байна вэ гэхээр дэлхий дээр томоогийн ийм таналтын тогтолцоо гэж юм байдаг. За энэ нь бол манай Монгол улсад ч бас байдаг. За энэ томоогийн тогтолцоогоор манай улсад одоо хятадд өөр одоо дэлхийн бүх улсуудад ингэж үзэж байгаа. За энэ вирус одоо ингэж тараад байгаа юм байна. За тэгэхээр энэ өөрчлөлтүүд ийм өөрчлөлт гараад дараагийн циклд иймэрхүү вакцин тариул болох нэ гэдгийг жил болгоны 2 сард энүүнийг бол одоо дэлхийн эрдэмтэд тогтоогоод тэр нь болохоор дэлхийн хойд хэсгийн одоо бөмбөрцгийн маань хойд талд амьдарж байгаа энэ улсуудад хийгдэх вирусыг хийгдэх вакциныг жил бүрийн 2 сар тохироод тэгээд тэр вакцины үйлдвэрлэл эхэлдэг байх нь. За харин урд хэсэгтээ байгаа одоо Австрали зэрэг улсуудынхыг болохоор 9 сард тохироод тэгээд вакцины үйлдвэрлэгддэг ийм процесс болдог ах нэ. За тэгээ вакцин өөрөө одоо болж байгаа процесс маань бол чухамдаа химийн үйлдвэрт айхтар химийн бодис гаргаад байгаа юм бас биш ээ. За энэ нь болохоор зэрэг чухамдаа одоо тайны өндгөн дотор энэ вакцины одоо гол түүхийн эдийг гаргаж авч байгаа юм. За тэгээд тэр түүхийн эдийг болохоор тэр одоо бидний вакцинд хийж байгаа гол тэр вирусын тодорхой хэсгийг бол дахианы өндгөн дотор үржүүлж гаргаж авч байгаа ийм процесс явдаг. За тийм болохоор бас нэлээд одоо ажил шаардсан ийм процессын хувьд бол ажил шаардсан процесс байдаг. За тийм болохоор ерөнхийдөө бол гэхдээ дэлхийн маань өөрөө манад энэ жилдээ дичний ширхэг вакцины хэрэгцээтэй гэдгийг гаргаад үйлдвэрлэл нь одоо сайн төлөвлөлттэй явагддаг учраас дэлхийн улсуудад аль аль нь хүрч чаддаг. Түүнээс биш зөвхөн энүүнийг юу гэдгийг ганцхан Монголд одоо энэ ядуу буруу улс гээд авчираад хийгээд туршаад ингээд байгаа зүйл бол байдаггүй. За хэрвээ одоо миний хувьд гэхэд өөрөө Англид байсан. За одоо тэнд байж байхад бол эмнэлгийн ажилчид гэхэд заавалчгүй вакцина хамардаг, вакциндаа ордог. За нөгөө эмнэлэг дээр ажиллаж байгаа хүмүүс ч их олон хүнтэй харьцдаг учраас эрсдэлт бүлэгт ордог учраас бидний тухайд бол цаанаас одоо даатгалаар вакциныг нүгүү хийж өгдөг байсан. За тэгэхээр энэ бол бас нэг тийм ганцхан Монголд хийх гээд монголчуудыг бас нэг одоо ядуу улсууд учраас энийг авчирч хийгээд ингээд өгөөд хий гэсэн энэ дээр туршилт хийгээд хий гэсэн ийм одоо юм биш гэдгийг хүмүүс минь маш их сайн ойлгоосоо гэж хүсэж байна. За өөр дараагийн нэг асуулт болохоор вакциныг зөвхөн хөгшин нэмэлт өвчтэй одоо давхархаг өвчтэй ийм хавсарсан өвчтэй хүмүүст хийх хэрэгтэй байдгүй гэсэн асуулт байна. За энэ болохоор за хариулт нь бол үгүй. За яагаад үг гэхээр хөгшин настай хүмүүс, тэр архаг өвчтэй хүмүүс, одоо хүүхдүүд, тэр эрсдэлт бүлгийн хүмүүс гэж яриад байгаа хүмүүс тэдрийг хүндрэлээс хамгаалаа хийж байгаа боловч нөгөө талаасаа бид нэр залуу хүмүүс хүртэл хийх шаардлага байдаг. Яагаад шаардлага гарч ийнө гэхээр зэрэг бидний нөгөө яриад байгаа дархлааны систем маань өөрөө сайн ажиллахын тулд олон зүйлийг шаарддаг. За тухайлбал юу гэдгийг таны одоо залуухан хүн байлаа гэж бодъё. 25 настай залуу хүн байлаа гэж бодоход тэр хүн хэрвээ шөнөдөө ерөөсөө 2-3 цаг унтдаг, ингээд ажилдаг ийм хүн байх юм бол тэр хүнд нөгөө вакцина хийлгэсэн нь бол илүү үр дүнтэй болж таардаг. Яагаад вэ гэхээр тэр сайн унтаж чадахгүй байгаа маань өөрөө дархлааныхаа системийг муудуулж байгаа, дархлааны систем сайн ажиллаж чадахгүй ийм байдлыг хүргэж байгаа учраас нөгөө хавсарсан өвчтэй эдгээр хүмүүстэйгээ ялгаагүй одоо өндөр эрсдэлтэй бүлэгт ороод явдаг учраас энэ вакциныг бас хийх зүйтэй болж таарж байгаа. За нөгөө талаасаа болохоор одоо манайхан энэ ковидын үеэр бас нэлээд их сайн сонссон баг тийм ээ, сүргийн дархлаа гэдэг зүйлийг бий болгоно, бий болохгүй
шивэд үлсргийн дархлааг бий болгох гэсэн эдэргээд ингээд нэлээх тийм яриануудыг сонсож байгаа бах. За вакцин хийлгэх хүмүүс олонх нь вакцин хийлгэх тусмаа тэр вирус дахиад дараагийн хүнд тархахаас сэргийлж идэг. Яагаад гэвэл одоо юу гэдгийг за жишээлхэд бид ингээд нэг өрөөнд 5 хүн цуг сууж ажилтдаг байлаа гэж бодоход тэр 5-аас маань 4 нь вакцин хийлгэчлээ гэж бодъё. Тэр 4 хүн өөрснөө өвдөхгүй учраас өвдөж тэр хүмүүсийн дотор нөгөө вирус үржээд тэр өрөөнд цацагдахгүй учраас нэг вакцин хийлгээгүй нэг хүн маань чухамдаа нөгөө 4-ийнхаа хийлгэсний ачаар хамгаалагдаад ингээд явж явах боломжтой байдаг. Тийм болохоор энэ нөгөө сүргийн дархлаа гэдэг юм маань өөрөө нийт хүмүүсийн одоо ихэнх нь тэр вирусээр өвдөхгүй байх юм бол тэр вирус дахиад цаашаа дамжаад тархаад ингээд нэг олшоод авах боломжийг бууруулдаг учраас энэ бол бас их хэрэгцээтэй байдаг байна. За тэгэхээр энэ дээр бол одоо ойлгохоор хэлэх нь зүйтэй гэдэг мессеж өгсөн байхаа гэж найдаж байна. За одоо дараагийн асуулт болохоор энэ Бразилийн одоо хийгдэж байгаа вакцин болохоор Бразилийн 3 цент, Солонгосын Green Cross гэдэг компани 3 цент байна. За энэ тэр Бразилийнхан сайн юм уу муу юм уу гэсэн ийм асуулт байна. За энэ дээр болохоор бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайт, эрүүл мэндийн яамны вебсайт эдрийг ингээ харахаар зэрэг манай улс өөрөө болохоор Green Cross гэдэг солонгосын компаниас вакцины худалдаа авалт хийсэн юм байна. За Бразилийн Butantan гэдэг тэр компани вакциныг болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манад одоо өгж байгаа юм байна. За энэ хоёр вакцин нь өөрөө хоёулаа одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын процессор ороод одоо үйлдвэрлэлийнх нь явцсан найдвартай юм уу, хийж байгаа вакцин нь одоо тодорхой шаардлагуудаа хангасан юм уу, энэ судалгаанууд нь сайн хийгдсэн юм уу гэдэг энэ бүх процессороо ороод тэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын pre-qualification гэж лист гэж байдаг юм байна. За тэн дээр орсон ийм вакцинууд гэж ойлгож байгаа. За энэ нь болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын процесс болохоор дэлхийн олон улсад зөвхөн одоо манай улс гэдэг юм уу зөвхөн ядуу орнуудад гэсэн утгаараа биш, дэлхийн бүх оронд ижил хэмжээний чанарын шаардлага хангасан найдвартай вакциныг хангаж өгөхийн зорилттой систем учраас тэр систем нь бол ажилтдаг. Тэр систем нь зүгээр одоо юу гэдгийг одоо их муухан үгээр ярих юм бол нэг 2 хүн суучаал тэр үнийг хараад за энэ компанийн надад хэдэн төгрөг өгөх юм байна. Тэгэхээр би энийг ордог болгож болгоё гэсэн ийм байдалтай сууж яадаг биш, тодорхой нэлээд ийм нарийн процесстэй олон шат дамжлагтай тэрнийхээ хэрээр хамгийн одоо чанарын шаардлагыг өндөр хэмжээнд хангасан ийм вакцинуудыг одоо олон улсууд худалдаж авах ийм боломжийг олгож өгдөг ийм систем байдаг юм байна. За тэгэхээр зэрэг тэр системд бол бид нэр итгэх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ хүмүүсээс өөр одоо нэмэлтээр орж ирж байгаа асуултуудыг ингээ харахаар зэрэг юуны хувьд энэ вакциныг яагаад жишээлхэд ингээ зарим нь болохоор хийлгэх ёсгүй гэж хэлээд байгаа юм бэ? Тэн дотор ийм нөгөө ямар янз бүрийн нэмэлт бодис байдаг юм уу гэсэн ийм асуултууд орж ирж байгаа шиг байна л да. За энэ тухайд бол вакцин маань өөрөө болохоор хадгалахад зориулсан зарим нэгэн нэмэлт бодис байдаг. Гэхдээ энэ бодисууд маань бол одоо маш бага тунгаар үүнээс гадна энэ бодисуудыг одоо дэлхийн олон сая хүн олон жил хийлгээд энэ нь янз бүрийн одоо эрүүл мэндийн гаж нөлөө байхгүй гэдгийг нь олон жилийн туршид харуулчихсан ийм учраас тэн дээр бол хүмүүс тайван байж болно. За тийм болохоор тэн дээр бол хүмүүсийн тухайд илүү их санаа зовоод ингэж авах зүйл бол байхгүй. За хэрвээ одоо та өөрөө жишээлхэд юу гэдгийг тийм ээ ив өрүүлхэн хэрнээсээ баг ундтагч байдаг юм уу, эсвэл одоо жин их өндөртэйч байдаг юм ийм байх юм бол аль болохоор одоо вакцина хийлгэж яах нь бол зүйтэй. За манай улсын эрүүл мэндийн яамны тухайд болохоор зэрэг
9-өөс доош насны хүүхдүүд тэгээд өндөр настай хүмүүстэй бол хийхээр ингэж төлөвлөж ах шиг байна. За тэгэхээр энэ бол маш сайн хэрэг бид нэр энэний хэрээр нөгөө вирус гадуур их тарахгүй ахын том энэ нөгөө хүндрэлүүд гараад хүүхдийн эмнэлгүүд маань одоо дүүрчихгүй байх гэсэн ийм сайн үр дүн ажиглагдана хаа гэдэгт бол итгэж байна. За нөгөө төгөр болохоор бид нар хэдийгээр дархлаажуулалтаа хийлгэж гисэн ч гэсэн за дархлаажуулалтаа хийлгээгүй болвол одоо бас юу хийж явах ёстой вэ гэдгийг ярих зүйтэй болов юу гэдгийг одоо залуухан хүн 25 настай дархлаажуулалт хийлгэж чадаагүй тэгсэн хэрнээсээ бас одоо энэ вирусээс энэ томуугаас яаж хамгаалах ёстой бэ гэдэг асуулт гарч ирж таарна. За тэгэхээр эдгээр хүмүүсийн тухайд бол одоо бид нэр ковид дээр одоо магадгүй ковидын одоо сайн тал биднэрт үлдээж байгаа сайн тал болохоор зэрэг 3 зүйлийг хийнэ гэж яриад байгаа тийм ээ. Нэгдүгээрт нь болохоор зэрэг гараасаа авгаана. Хоёрдугаарт нь маска зүүн. За дарааллын үед магадгүй заавалчгүй 1 2 гэдгээрээ биш. За гараасаа угаах нь өөрөө тэр яваад байгаа вирус энэ нөгөө гадны микроорганизмыг гар дээрээсээ арилгаснаар энэ өчнөө олон төрлийн өвчин ганцхан одоо томуу биш ганцхан ковид биш одоо гидсний өвчнүүд зөндөө олон өвчнөөс хамгаалах боломжийг бүрдүүлж өгөх учраас гараа зөв сайн угаад сурах бол энэ бол бидний энэ томуугаас ханиаднаас энэ өвчний халдварлал сэргийлэх хамгийн том одоо нэг одоо суур зарчим байж байгаа. Тэгэхээр манайхны хувьд гараа сайн угаад сурах тэгээд энүүнийг одоо амьдралынхаа хэв маяг болгох бол маш чухал зүйтэй хэрэг байж байгаа. За нөгөөтэйгээр жилийн тухайд бид нар маск одоо нэлээд сайн зүүж сурлаа. За тэгвэл маскины тухайд бид нэр зөвхтэй зөв зүүхгүй болвол одоо гадуур маш их сайн их ажиглагддаг нь болохоор хамарныхаа доотл дээр маска тавьсан эсвэл өрөөнд ороод тавьсан тийм ээ. Тэгэхээр бид нэр амьсгалахдаа ярихдаа энэ болгондоо амаараа хамраараа нөгөө хэрвээ одоо ханиатай хүн байлаа гэхэд тэрүүнийг тараах боломж чинь бүрдэж байгаа учраас маска хамран дээгүүрээ гаргаад зөв зүүх ёстой. За ингээ маска хамран дээгүүрээ гаргаад зөв зүүсэн маск нь өөрөө нэг хэрэглээний маск байгаа. Тохиолдолд бол энэ нөгөө халдварын тархалтыг бууруулах маш өндөр ач холбогдолтой. За нэг хэрэглээний маск байхгүй байгаа тохиолдолд бас одоо даун маск ийм маскууд бол бас үр дүнгийн хувьд бол нэг хэрэглээний масктай хүрэхээр тийм их өндөр биш ч гэсэн маскгүй байснаас хамаагүй өндөр илүү үр дүнтэй. За тэгэхээр бидний зүгээс болохоор энэ нөгөө видеонуудаа энэ нөгөө гараа яаж угаах уу, яаж зөв угаах уу, маска яаж зөв зөөх үү гэдгийг бид нэр бас одоо ингээд томооны үйлрэл эхэлж байгаатай холбогдуулаад эдрийг гаргаж тавина. За нөгөө нэг зүйл нь болохоор бид нэр өөрсдийнхөө ажиллаж байгаа дархлааны системийг зөв сайн ажилуулж явах. За зөв сайн ажилуулахын тулд хийх ёстой зүйл болохоор нэмэлт бүтээгдэхүүн уух биш. Одоо хүмүүс одоо их асуудаг зүйл болохоор зэрэг одоо юу гэдгийг Herbalife-ын тийм юмыг авч угаад дархлаагаа дэмждэг гинэ тэрнийг авч уух уу болох уу гэдэг одоо тийм ээ. Тэр бол яг одоо дэлхийн шинжилгээ ухаанд дархлааны системийг дархлааны систем өвчнөд тэмцэхэд өвчнөд байлдахад тулалдахад одоо яг бодтойгоор тусалж чаддаг нотлогоотойгоор үнэхээр ажилдаг юм вакцинаас өөр ерөөсөө байхгүй байгаа. За тэгэхээр зэрэг вакцинжуулалтаа хийлгэх нь хийлгэж чадаагүй ийм одоо нөгөө олдсон хүрээгүй ч гэдэг юм эсвэл үнэхээр залуу хүн байгаад хийлгэж чадаагүй ч гэдэг юм ийм хүн байх юм бол дархлаагаа сайн дэмжих ёстой. Тэрүүнийг ажилуулж чадах ёстой ганц юм нь болохоор эрүүл амьдралын хэв маяг гэж. За энэ дотроо болохоор юу гэхээр бүрэн унтах ёстой. Зөв сайн унтах ёстой. За энэ нь өдөртөө ядахнаа 6 цагаас дээш нойр авах бол бидний дархлааны систем маш их чухал. Хүн яагаад ингэж унтдаг хэрэгтэй байдгийг гэхээр маш олон зүйл бидний эрүүл мэндэд хэрэгтэй байдаг. Тэдгээрийн нэг нь болохоор дархлааны систем зөв ажиллахад энэ унтах маань маш их чухал байдаг. За хоёрдугаарт нь болохоор дасгал хөдөлгөөн хийх. Биднийг ингээ гүүгээд хөлсөө гаргаад ч гэдэг юм уу ингэх үед бидний биед маш олон төрлийн гормонууд ялгарч идэг. За энэ бодисууд маань эргээд биднэрт
тэр дархлаагаа сайн ажилуулахад дархлаа маань гаднаас орж ирсэн бичил биетийг хурдан таниад хурдан устгах ийм боломжийг олгож идэг. За нөгөө талаасаа болохоор одоо нөгөө олон хорыг хэрэглэхгүй байх. За энэ хорууд нь болохоор хамгийн гол нь бол арх тамхи хоёр байж байгаа. Эдгээрийг хэрэглэхгүй байх. За дээрэс нь нэмээд одоо хоол ундаа бас зөв сайн идчих яах бол яа харахгүй дархлааны системд одоо чухал хэрэгтэй. За тэгэхээр зэрэг эдгээр эрүүл амьдралын хэв маягийг баримталж байгаа тохиолдолд залуу хүн бол одоо бусад өөр янз бүрийн архаг өвчин өдр байхгүй эдгээр хүмүүс бол өөрснийгөө бас хамгаалж авах боломжтой юм гэдгийг зөвлөмөр байна. За тэгээд эцэст нь бол хэлэхэд вакцинжуулалтанд хамрагдаарай. За вакцинжуулалтанд хамрагдсанаар та хүүхдээ хүндрэлээс хамгаалах боломжтой. За өөрөө бас ойр орчныхныгоо өөрөө хэрвээ хамрагдчих юм бол ойр орчныхныгоо хамгаалах ийм боломжтой. За мэдээж өвдөхгүй байна гэдэг бол биднэрт одоо хамгийн чухал шүү дээ. Нэгдэглээ эрүүл байх мянган лан гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг эрүүл байхад маань маш их чухал хэрэгтэй зүйлсүүдийн нэг. За тэгээд аль болохоор мэдээллийг харахтаа илүү одоо өргөн хүрээнд нь харж үзээсэй. Зөвхөн одоо манай Монголыг ингэдгийн ч юм уу эсвэл энэ вакцинууд ганцхан энэ ядуу буруу орнуудад хийгддэг гэж битгий хараасай гэж бодож байна. Гадны улсуудад амьдарч байгаа монголчууд ч гэсэн юуны хэлэх бах. Гадны улсуудад энэ вакцинжуулалт нь бол өндөр байдаг. Эдгээр нь сайн хийгддэг шүү гэдгийг бас бодож байгаарай гэж бодож байна. За тэгээд вакцина хийлгээд энэ жил томоогийн гаралт багтай юунууд маань эмнэлгүүд маань одоо хүүхдүүдээ газраар хэвтүүлэхгүй юм байгаасай гэж одоо хүсэж байна.